Төсвөөс нь хүнслэх хамгийн таатай газар төрийн өмчт компаниуд болж тэнд нам дагсан. Ашиг сонирхол нэгдсэн талууд Монгол улсын жилийн төсөвтэй дүүх хэмжээний төсвийг хэн нэгний хараа хяналтгүй зарцуулах болсон. Ялангуяа уулуурхайн төрийн өмчийн компаниудад энэ асуудал даамж ирж, эцсийн мөчөд иргэд нь төв талбайдаа хэдэн өдөр хороолж, төрөөс бүрэн эрхэд төлөөлөгч томилох хүртэл асуудал хүндэрсэн юм. Санхүүгийн баталгаа гаргах, өрийг төсвөөс төлөх, татаас зэрэг санхүүгийн эрсдлийг бүрэн ил тод тайлгнадаг асуудалч мөн төрийн өмчт компаниуд дээр учирсаар байна. 2024 оны байдлаар төрийн өмчт болон төрийн өмчийн оролцоотой 64 хуулийн этгээдийн нийт орлого нь 25 их найт төгрөг төрч, харин зарлага нь 18.2 их найт төгрөг болсон байна. Нийт үр төлбөрийн хэмжээ нь 22.8 их найт төгрөгөөр хэмжигджээ. Ялангуяа уулуурхайн салбарт хамаарах Эрдэнэс Монгол нэгдлийн харьяаны компаниудын үр төлбөр 15 их найт төгрөгт хүрсэн байна. За тэгвэл төрийн өмчт компаниуд тэр дундаа Эрдэнэс Монгол нэгдлийн харьяанд байгаа компаниудын 2024 оны үр төлбөрийн нийтгэлийг та бүхэнд харуулж байна. Энэ бол аудитын дүгнэлт хийсэн мэдээлэл. За ингээд харахад бол Эрдэнэс 5-7 хувьсат компани бол хамгийн өндөр байгаа. Нийт үр төлбөр нь 6.6 их найт төгрөг байна. Харин 5-7 турш компанийх 1.3 их найт төгрөг. За Эрдэнэт төвлөрдөр төрөмжлөл үйлдвэрийн газрах 1.2 их найт төгрөг. За мөн Монголын газрын тус боловсруулах үйлдвэрийн 1.2 их найт төгрөг байна. За өмнө дурдсанчлан Эрдэнэс Silver ресурсын хувьд бол Эрдэнэс алт ресурс компанид харьяалагдаж эхэлсэн. За энэ компанийн хувьд өөр нь 925 тэрбум төгрөг болсон байна. Эрдэнэс Монгол компани иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийг хэрэгжүүлэх зорилгоор 930 тэрбум төгрөг буюу 320 сая Америк долларын бонд гаргасан. Ойролцоогоор 230 мянган ахмад тэтгэврээ барьцаалан зээл авсан саяхан. Одоо ч өөр төлбөр бүрэн төлөгдөөгүй өдгөө Эрдэнэс Монгол компани баланс дээр бичигдсэн хэвээр байна. Нөгөө талаас салхитын мөнгөний ордны энэ кейс бол нийт ахмадуудын сул тал дээр нь дөрөөлж шийдвэр гаргасан явдал гэж үздэг. Салхитын мөнгөний ордны шийдвэр нь тэтгэврийн насныхны эрх ашгаар тоглосон гэж ойлгож байна. Учир нь төрийн өмчт компаниудын татвар орлого өгөөжин сайн байснаар боловсрол, эрүүл мэндийн салбарт зарцуулах төсөв нэмэгдэнэ. Боловсрол нь 18 хүртэлх насныхан, эрүүл мэндийн 18 хүртэлх насныхан мөн тэтгэврийнхэнд хамааралтай асуудлаа. Нийгмийн даатгалын салбарын шинжилгээг хийхгүйгээр нэг удаадаа өндөр наснуудын ахмадуудын сул талыг ашиглан улс төрийн оноо авсан хэрэг гэж зарим судлаачид үздэг юм а. Өртөө холбоотой тод жишээнүүдийг ус төрсөн шийдвэрүүдийн мэдээллийг хүргэхээр бэлтгэсэн юм а. За үүний нэг нь бол яа харахгүй ахмадуудын тэтгэвэр барьцаалсан зээлийг тэгэлсэн үйл явдал. Энэ нь болохоор 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр за тухайн үеийн Монгол Улсын ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгын хувьд за ахмадуудын тэтгэвэр барьцаалсан зээлийг нь бол одоо тэглэхээр болсон гэдгээ бол мэдэгдсэн. За ингээд 2020 онд иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийг бол баталсан. Ингэснээрээ нийтдээ тухайн үед 6 сая хүртэлх төгрөгийн зээлтэй байсан 230 мянган ахмадын зээлийг тэглсэн. Мөн дээрэс нь зээл аваагүй байсан зээлгүй ахмадуудад 1 сая төгрөгийг олгосон. За энэ шийдвэрийг одоо хэрэгжүүлэх хүрээнд нийтдээ 1.1 их найт төгрөг шаардлагатай болсон. Энэ санхүүжилтийг 3 бонд гаргаж шийдвэрлсэн байдаг. За энэ 3 бонд нь нэг ёсондоо өр болон үлдсэн гэж ойлгож байна. Ингээд одоо тухайн үед Эрдэнэс Silver ресурс компанийн хувьд бол нийтдээ 930 тэрбум төгрөгийн өртөө үлдсэн юм а. Монгол хой. Ара. Юунаас? Аштмалтуудын хуулийн 56-гийн 1-10 заасан, татварыг нуун дарагдуулсан, бодлоо мэдээлсэн, үндслээр аштмалтуудын зөвшөөрлийг нь хүчингүй болгож тусгай зөвшөөрлийг нь буцаж байгаа. Ийм ажил явж байна. Гэхдээ том утгаар нь авч үзвэл манай засгийн газрын манай ерөнхий сайд Дүрс өхийн одоо зорилго чиглэл бол Монголын ард түмэн баялагийнхаа эзэн байх ёстой. Цөөхөн гэр бүл гадна дотны томоохон компани гар болсон цөөхөн этгээдүүд хит их баяждаг. Ард түмэн ядуу утаатай орон сууцгүй төрийн албаагчдын цалин хөлсгүй төсөвтөгчийн зэвсэг техник хэрэгсэлгүй ийм ядарсан дорой байдлаас улс сэргэхийн тулд алтан дээр суусан гуйдагч биш энэ баялагтай эзэн болох эхлэл тавьж байгаа
жин болж байгаа хэрэгээ. Тухайлах юм бол төрийн өндөр албан тушаалуудыг ард иргэдийн итгэл найдварыг хүлээн хашиж байхдаа иргэдийн боломж, улсын өмч, нийтийн хөрөнгийг хулгайлсан цагаан захтнуудын хэрэгүүдийг анх удаага шалгаж эхлүүлээд байна. Тухайн цаг үед ард түмний халуун алга ташилтор ахмадуудын сонгуулийн саналд нэмэр болсон дээрх тусгай ажиллагаа гадаадын хөрөнгө оруулагчдад төрийн төслийг нь булаадаг гэх мессежийг өгсөн байж магадгүй. Дараагийн нэг жишээ бол яг одоо нийгмийн анхаарлыг татаад байгаа. Монголд хэрэгжиж буй мега төслөлөх оюу толгой төсөл юм. Оюутлогын хувьцаат компани зээл дунд хамгийн анхаарал хандуулах ёстой нь компани өөрийн хувьцаа эзэмшигч буюу Rio Tinto-гоос авсан зээл өгöd үүнийг бид хувь нийлүүлэгчийн зээл гэж тодорхойлдог. Ойролцоогоор 12.1 тэрбум Америк долларын үрийн 6.1 тэрбум Америк доллар нь үндсэн зээл. Харин үлдсэн 6 тэрбум гаруй Америк доллар нь хуримтлагдсан хүүгийн зардал явж байгаа юм. Rio Tinto өөрөө олон улсын зах зээлээс 4-5% хүүтэйгээр зээл авдаг. Харин Rio Tinto 11% хүүтэйгээр оюу толгой компанид зээлээ өгсөн хэвээр байна. Өдөрт хүртэл ийм байгаа нь хид хідэн ноцтой асуудлыг үүсгэж байгаа нүмэ. Хэрвээ оюу толгой компани зээлийн хүүг бууруулж чадахгүй бол 18 тэрбум Америк доллар төлөх тооцоо гарсан. Одоогийн тооцоололоор хэрэв өнөөгийн зээлийн бүтэц цаашид үргэлжилбэл 2037 он хүртэл Монголын тал 34% тэнцэх ямар ч ногдол ашиг авах боломжгүй юм а. Яагаад гэвэл гэрээний зохицуулалтаар үндсэн зээлүүд бүрэн төлөгдөж дууссаны дараа л ногдол ашиг авна гэсэн зохицуулалттай. Тиймээс зээлийн хүүг бууруулж хуримтлагдсан хүү болон үндсэн зээлийн дөг багасгах нь монголчуудын хувьд хурдан ногдол ашиг хүртэхэд чухал ач холбогдолтой юм а. Ерөөсөө яг ийм л асуудал байгаа. Юу гэхээр бидний хувьд энэ хувь нийлүүлэгчдийн зээлийн хүү дээрэс нь менежментийн төлбөр гэж энэ хоёр том одоо маш утгагүй да. Одоо бид нар шудраг биш. Энэ одоо хүү төлбөрийг төлж явсаар хагаад бидний одоо нэг өрөөр санхүүжсэн төсөл маань улам бүр хувь хэмжээг авч чадахгүй явж байгаа байхгүй. Тэгэхээр энийг наашлуулах, бодиттой болгох, нэмэгдүүлэх чиглэлийн одоо хилцээр хийж байна гэсэн үг. Яг хилцээрийн эцсийн үр дүнд одоо тоонууд гарч ирэх учраас хэдий одоо хугацаанд хүлээгдэх байсан юм хэдий хугацаанд болгож наашлуулж чадваа гэдэг асуудлыг тодорхой мэдээлнэ. Одоо хилцээр явж байгаа учраас бид энэ тодорхой тоонуудыг яг одоо бас ярих нь зохимжгүй байна. Хилцээрийн явцын талаар бол мэдээлэл харах нь эрт байна тийм ээ, ойлгомжтой. Тэгэхээр ер нь бол чиглэлүүд маань бол тодорхой. Нэгдүгээр хөрөнгө оруулалтын гэрэн дээр байгаа хөрөнгө оруулагчийн зээлийн хүүгийн асуудал байна. За энэ маань өөрөө яг үндсэн гэрэн дээр тусгагдсанаар бол 7 жил тутам энийг одоо авч хилцнэ гэсэн байгаа. За энэ одоо хугацаанд болсон учраас ингээд 9 сараас одоо ажлын хэсэг нь шинжилэн байгуулагдаад ингээд ажилд ороод явж байна. За мөн менежментийн гэрээний асуудлууд байна. За мөн одоо онтрогод одоо нэг одоо энэ бүлэг орчууд тийм ээ зэрэгэлдээ ордыг цаашдаа хэрхэн яаж ашиглах вэ гэдэг энэ асуудлуудыг мөн хамарсан үндсэндээ ийм 3 чиглэлээр хилцээрөд явагдаж эхэлж байна гэж. Төрийн өмчт компани одоо үндсэн зарчмаас яриа те энэ төрийн өмчт гэдэг байгууллага. За төрийн өмчт гэдэг компани цаагуур утгаараа бол Монгол улсын өмч, Монгол ард иргэдийн өмч гэсэн утгаараа. Энэ бол бусад одоо хувийн компани байна уу, ХХК-тай харьцуулах юм бол өөр. Яагаад тэгэхээр эн чинь бидний татврын мөнгөөр бидний оролцоотой энэ төрлийн өмчт компаниудыг бий болгож байгаа. Тэгэхээр бидний оролцоотой, таны өөрийн оролцоотой энэ компани дээр юу болж байгаа, хин шийдвэр гаргаж байгаа, ямар зарчмаар бизнесээ авч явж байгаа, санхүүжилт байдал ямар байгаа, эдрийг бид нар мэдэх хэрэгтэй. Энэ бол тодорхой хэмжээнд таны өөрийн өмч гэсэн үг. Тэгэхээр ер нь муу засаглал одоо төрийн өмч компанийн алдаанууд хаанаа гараад байна гэхээр би бол хоёр шалтгаан гэж харж байгаа. Хамгийн түрүүнд бол яг шийдвэр гаргах процесст улс төрийн нөлөө бол маш их байдаг. Үүнээсээ болоод улс төрийн шин чанартай шийдвэр гаргадаг. Хоёрт бол хариуцлага болон одоо мэдээллийн ил тод байдал дээр тогтолцоо нь сул байдаг санагддаг. Эрдэс Монгол нэгдлийн харьяанд очсон хөтлийн цэм чихон үйлдвэрийн үр төлбөр өдгөө 400 гаруй тэрбум төгрөгт хүрсэн. Энэ үр төлбөр хөгжлийн банкны чанаргүй зээлийн баланс болоод Эрдэс Монгол нэгдлийн харьяанд ногдох үр төлбөрт бичигдсээр байна. 2025 оны 11-р сарын 27-ны өдрийн мэдээгээр хөтөл хувьцаат компани шүүх хурал хойшлогдож өрийн нэхэмжлэл нь 374 тэрбум төгрөг болж 23 оноос хойш үйлдвэрлэлд болоод борлуулалтын хэмжээ огцон буурсан тухай мэдээллээ. Тухайлбал 2023 онд 250 мянган тонн цемент үйлдвэрлэж байсан бол дараа жилүүдэд энэ тоо буурч алдагдaltaй ажиллаж байгаа нь дүгнэлттэйгээр гарсан. Үйлдвэр нэг төгрөг олохын тулд нэг төгрөгөөс 7 төгрөгийн хоорондох зардал гарч байгааг албаныхан анхааруулж байгаа нь. Хөдлийн цэм чихон үйлдвэр өнөөгийн нөхцөлд хүрэхэд тухайн үеийн засгийн газар
Эрх баригчдын шууд нөлөө удирдлагын улс төрийн томилгоотой шууд холбон тайлбарлаж байгаамаа. Бид нар ажлын хэсэгтэр ажиллаад холбоотой байгууллагатай уулзалт хийсэн үрдүүд хөгжлийн банкнд нэмэлт товцоо гаргах замаар за хөтөлбөрийн цэвэр жоохон үйлдвэрийн одоо тодорхой хувьцааг хөгжлийн банкнд шилжүүлэх тухай асуудлыг одоо ажлын сүлжээс гаргаж тавьчих. Тэгээд өөрөөр хэлбэл хөгжлийн банк өөрөө бол хөтөл банкны хувьцааг бол одоо бол ямар нэгэн хувьцаа байхгүй шүү дээ. Олигтойч барьцаа байхгүй юу. Тийм учраас хөтлийн цэвэр жоохон одоо үйлдвэрийг тодорхой хувьцааг хөгжлийн банкнд барьцаалах замаар одоо чанаргүй одоо зээлийг хувь хэмжээг бууруулах ийм одоо боломжууд байна гэж харж байгаа. Гэхдээ хөгжлийн банк бол яг үйл ажиллагаа буюу менежмент бол оролцоод байхгүйгээр ийм зохицуулт хийн. Тэгэхээр энэ бүх асуудлуудыг бол бид одоо ойрмонхон Монгол Улсын засгийн газар танилцуулж хагаад тодорхой засгийн газар одоо шийдвэр юудыг гаргуулахаар ажиллаж байна. Хөгжиж буй дэлхийн бусад оронд төрийн өмчит компаниуд зөвчшгээр явбал эдийн засгийн өсөлт бий болох боломжтой байдаг. Ялангуяа эдийн засгийн аль сектороо илүү дэмжиж, дотоодын нийт бүтээгдэхүүнээ өсгөж, улмаар баялагын хуваарилтаа хийх үү гэдэг дээр бодлогоо гаргаж, тоглоомын дүрмээ тогтоогоод төрийн өмчит компани ажилуулдаг жишээ дэлхийд цөөнгүй бий. Газрын тос, харилцаа холбоо, банк санхүү гэх мэт стратегийн олон салбарт үр ашигтай ажиллаад эдийн засгтаа нэрмээс биш илүү нэмэр болдог корпорациудтай орнууд дэлхийд болон сүүлийн судалгаагаар төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдүүдийн нийт цэвэр ашигын 92%-ийг нь ердөө 5 хуулийн этгээд бүрдүүлдэг бол 43%-ийг нь алдагдaltaй ажилладаг гэх тооцоо гарсан. Харин орон нутгийн төрийн өмчт болон орон нутгийн төрийн өмчт оролцоотой 275 хуулийн этгээд 87.1 тэрбум төгрөгийн алдагдaltaй ажилласан дүн мэдээ байна. Олон улсын валютын сангийн төрийн өмчийн компаниудын эрсдлийг тооцдог шалгуур үзүүлэлтээр 2023 онд аудит хийгдсэн 99 компани 43 орчим хувь нь эрсдэлтэй эсвэл хэтэрхий өндөр эрсдэлтэй гэж тогтоогдсон байна. Яг хоо бидний одоо нэг зүйл бол шууд энэ төрийн өмчийн компаниуд одоо энэ баялагын сан руу ингэж шилжээд юм үргэс авцсан юм шиг өөрчлөгдөнө гэж харахгүй байна. Энэ бол цаг хугацааны л асуудал. Цаг хугацааны асуудал дээр бол бид нэр улс төрөөс хараат бус засаглал тогтоох тусмаа бидний илүү үр ашигтай байгаа нөөцийг урамлуулж байгаа ашигаа компаниудын энэ зүйлийг илүү ашигтай зарцуулж чадна гэж бол бодож байна. За энийг гэхдээ хоёр хэлбэрээр бол хийж болно. Хүмүүсийн хэлж байгаагаар бол хувьчилчгаар бүх юм сайжирна гэж хэлээд байна. Би бол тэрэн дээр итгэхгүй байна. Манай дөр бол бэлэн кейсүүд биш үү? Өмнө нь 1990-ад онд бид нар бүгднийг навчилсан тэр компаниудаас яг хэдэн өнөөдөр байгаа. Мэдээ зах зээлийн шуурганд бол дийлэх компаниуд байхгүй болсон. Гэхдээ хувьчилчгаар өргөс авсан юм шиг өөрчлөгдөнө гэж би ерөөсөө харахгүй. Тэр хувийн компаниуд ч гэсэн цэвэр ашигын төлөө явж байгаа учраас шал өөр стратеги бариад явхад бол үүсэхгүй. Тэгэхээр энэ нь бол ийм нөхцөлтөөгөр гэдэг нөхцлүүд тавьж иж тэр хөгжлийн процессыг явуулж иж тэр компаниуд илүү ашигтай явна л гэсэн. Тэгээд өнөөдөр бол одоо ингээд зарим зүйлийг бол харахад бол юу гэж харагдаж байна гэхээр маш олон компаниуд бол одоо хувьчлагдах одоо бэлэн гэж бол харж байна. Тэрний юу гэсэн үг вэ гэхээр сангийн яамнаас бол өмнө нь судалгаа одоо Дэлхийн банкны зөвлөмжтэйгээр ч гэсэн одоо оролцоотойгоор ч гэсэн нэг судалгаагээд төрийн өмчийн компаниудыг дөрвөн бүлэгт бол хуваасан байгаа. Нэг нь бол төрд одоохондоо бол хувьчлах болоогүй байна. Тэгтээ ирээдүйд харж үзье. Тэр нь бол одоо цахилгаан станцуудаас ахуулаад бол байх шиг байна л. Хоёр дахь нь бол шууд хувьчлаад хувьд бол гаргая. Тэгээ гурав дахь нь бол үе шаттай одоо паблик болгоод олон нийтийг болгоод ингээд гаргая. Дөрөвдөх нь болохоор шууд одоо хаагаад татан болгоё гэсэн ийм төрийн өмчийн компаниуд дээр бол төрийн өмчийн компани гэдэг бол нэг нь компани төрийн өмч вэ, хувийн өмч вэ үл хамааран төлөөлөн удирдах зөвлөлттэй байдаг. Төлөөлөн удирдах зөвлөл дээр зөв шийдвэр гаргаж чадах юм бол тэнд бол менежментийн багийг бол томилох бүрэн эрх бол төлөөлөн удирдах зөвлөлт компани хуулиар бол олгогдсон байна. Тэгэхээр энэ менежментийн түвшний энэ төрлийн удирдлага одоо тухайн компани удирдах зөвлөл хэр сайн мэрэгжлийн хүмүүс байна. Тэр хэрээр
тэр компани засаглал илүү сайн байж чадна л гэсэн. Тэр нь бол зөвхөн засаглалтаа биш гүйцэтгэх удирдлагын түвшинд бол яригдж шүү дээ. А тэнд ингээд нөлөө орж ирэх тусмаа бүх шатнд нөлөө орж ирнэ л гэсэн. Тэгээд яг би өөрөө Эрдэнэс Монгол дээр бол сонгон шалгуулалтыг бол бас ахалж явсан хүмүүсийн нэг. Тэгээд Эрдэнэс Монгол дээр бол бид нэр 80 гаруй хүнийг бол нэг дор сонгон шалгуулалт хийсэн. Айгуу сайхан хүн байвал айгуу сайн шалгах. Дараа нэг цаг өгцөө дахиад асуудал асуулж. Тэгэхээр тэгвэл одоо жинхнээсээ бийт юм бэл. Тэрний дараа бүр жинхнээсээ бийт. Буюу хизээч язгуураар нь өөрчлөх процесс биш. Язгуураар нь өөрчлөхийн тулд төрийн өмчийг намаас холдуулах хэрэгтэй. Яаж холдуулах? Төрийн өмчийн компаниудын ашигтай ажиллагаа компаниудаа хувьцаат компани болгож нэмэр байна. Хяналтын багц 34% төргмээр байна. Нарийн мэрэгжлийн салбар шүү дээ. Одоо яг энд нарийн мэрэгжлийн инженер техникийн ажилтнууд ажилладаг. За эргээд энд чинь бас маш олон хөрөнгө оруулалтын асуудлууд яригдана. Эргээ бүтээгдэхүүн олон улсад экспортлох те борлуулах асуудлууд яригдана. За үр зээлээ төлөх те ингээд яг одоо тухайн чиглэлээр мэрэгсэн хүмүүс ажилладаг. За мэрэгжлийн ур чадвар шаарддаг ийм салбар дээр ийм улс төрийн томилгоо гэдэг нь энэ салбарт бас одоо маш олон жил хичээл зүтгэл гаргаж ажилласан ажилчдын ч гэсэн бас урам мэтгэлийг бас маш их одоо унгасан одоо тийм дүр зураг ажиглагдчихсэн. Бид нар шар дагаж бяруу хоолнд төрнө гэж манай улсын нэг сайхан зурц үг байдаг. Яг түүнтэй адилхан өндөр biz хүссэн үсэг уул уурхайг дагжиж бусад салбарууд цаашаа явах дэмгүүл явцар орцсон. А гэхдээ манай гол түүчээ улсын шар маань өөрөө зөв засаглан зөв менежменттэй тэгээ газрын хэвлэлийн баялагийг 100% ашиглаад үр өгөөжин 100 авч чаддаг тийм байх ёстой нэгдүгээр. Олон улсад төрөмчт компани зээл авах шийдвэрийг компани төлөөлөл удирдах зөвлөл, төрийн нэгдсэн агентлаг эсвэл тухайн улсаас хамааран хамтарч гаргадаг байна. Жишээ нь Герман, Словен, Литв зэрэг улсад зээл авах шийдвэр түүний нөхцөлийг нь төрийн өмчит компани төлөөлөл удирдах зөвлөл нь баталдаг. Харин Чех, Финлянд, Франц, Их Британь зэрэг улсад засгийн газрын агентлагийн зүгээс нь төрийн өмчит компани капиталын бүтцийг жил бүрийн хувьцаа эзэн засагчдын хурлаар тогтоодог байна. Харин Австрали, Ирланд, Нидерланд, Шинзланд, Швед, Швейцар зэрэг улсад засгийн газрын агентлагийн зүгээс нь төрийн өмчит компанийн тузад зээл, өөрийн хөрөнгөний бүтцэд нөлөөлөх шийдвэр гаргалтанд ашиглах зээлжих зэрэглэлийн зорилттой төвшин зэрэг өөр төлбөр хөрөнгөтэй холбоотой бодлогын тодорхой удирдамжийг өгөөд явд юм байна. Монгол улсын хувьд төрийн өмчит компани өрийн шийдвэр нь засгийн газрын ганцхан удаагийн шийдвэр эсвэл сонгуул өгсөн бэлэн мөнгө тараалт эдийн засгийн хувьд үр ашиггүй нийгмийн төслүүдэд чиглэж байгаа нь дээр дурдсан хэд хэдэн жишээгээр нотлогдож байна. Яг би зөвхөн хувьдаа сүүлийн нэлээд хэдэн жил энэ төрийн өмчит компаниудын чиглэлээр судалгаа хийж байгаа л да. Хамгийн эхнийх нь бол 2023 онд энэ төрийн өмчит уулуурхайн компаниудын өрийн удирдлагын асуудлаар хийсэн. Сая хамгийн сүүлд бол энэ өнгөрсөн намар төрөөс энэ төрийн өмчит компани болон төсвөр дамжуулж эдийн засагт оролцож байгаа оролцооны талаар бодлогын судалгаа хийсэн. Тэгээ ерөнхийдөө бүхэлдээ бол Монгол улсын хувьд том дүр зургаар нь эхлээд бид нар бол 1990 онд бол энэ төвлөрсөн төлөвлөгөөт төр давмгайлсан хувийн хөвшил биш төр бүхнийг эдийн засгийг удирддаг энэ тогтолцооноос бол зах зээлийн чөлөө зах зээлийн буюу энэ хувийн хөвшил суурьсан эдийн засаг руу шилжинэ гэдэг шилжилтийг зарлаад ингээд өмчөвчлаа хийгээд малаа малчтад нөгөө үйлдвэрүүдэд биржээр дамжуулж хувьчлаад ингээд явж эхэлсэн шилжилт эхэлсэн шүү дээ. Ингээд 2000-ад он гэхэд Монгол улс өөрөө нэг хувийн хөвшил давмгайлсан эдийн засагтай болцсон чөлөө зах зээлийг хөгжүүлж байгаа тийм улс байсан. Харамсалтай нь сүүлийн нэг 10 гаруй жилийн хугацаанд бол энэ буцаад эргээд нөгөө нэг зам руугаа явж гинүү гэж хэлж болохоор. Яг тэгэхээр төсөв нэгдүгürt ихээр томорсон нөгөө талд нь төсвөөс тутахааргүй том төрийн өмчит компани гэдэг сектор бий болж эдийн засагт том орон зай эзлэх болсон. Тэрийг дагаад хувийн хөвшлийн эдийн засагт оролцоо багасаад нөгөө шахан гарах үзэгдэл гэж хэлдэг. Альва хөрөнгө оруулалт, хувийн хөвшил рүү орох ёстой хөрөнгө оруулалт төрийн өмчит компаниуд руу төсөв рүү шилжсэнээс болоод хувийн хөвшлийн орон зай хөнөгдөд ингээд Монгол улс нөгөө яг хувийн хөвшил суурилсан чөлөөт эдийн засаг зээл гэхээсээ илүүтэйгээр төр давмгайлсан төрийн капитализм гэдэг энэ хэлбэр рүү орж явж байна гэдэг юм ерөнхий дүр зураг харагдаж байгаа. Дээрэс нь энэ үе болноороо би болж ингэж их томорж байгаа төрийн өмчит компаниуд хамгийн гол нь ингэснээрээ бүхэлдээ Монгол улсын эдийн засагт үр өгөөжтэй байгаа мó энэ өөрөө зөв юм уу гэдэг асуудал яригдана те. Тэгэхээр тэрийг наваад үзэхээр энэ бол үр ашиггүй байна. Ерөнхийдөө бол маш одоо тоймор хэлэх юм бол үр ашиг багтаа энэ Монгол улсын альва байгалийн баялаг болоод нийгмийн альва
капиталыг хамгийн үр ашиггүй зарцуулж байна. Дээрээс нь түүний үр ашиг нөгөө энэ төрийн эмчилгээ компаниуд чинь улс төрчсөн засаглалтаа байгаа учраас энэ нөрөө эргээ зүгээр сонгуулийн үр дүнд нөлөөлөх гэсэн энэ юмд ашиглагддаг. Ийм дүр зурагтай байна. Тийм учраас цаашдаа бид нар энэ төрийн өмчийн компаниудын эдийн засгт оролцоог нь бууруулах шаардлагатай байна. Бууруулахын тулд яах ёстой юм бэ гэвэл бодлогын тодорхой хувилбарууд байх ёстой. Зайлшгүй яг ямар секторт төрийн өмчит компани байх ёстой ийм компани байна. Тэрийг авч үлдээ магадгүй батлан хамгаалагч гэдэг юм уу те. Энийг авч үлдээ. Өөр зарим нэг салбар жишээлбэл одоо уул уурхайн салбарын том стратеги гэж хэлээд байгаа том ордууд дээр бол огт төргүүгээр явах сонголтыг бол бид нар улс төрийн хувьд бол хийж чадахгүй юм шиг байна. Тэгвэл тэнд яаж зүгээр хяналтын багцаа авч үлдээд үлдсэн хэсгийг нь нээлттэй хувьцаат компани болгох ч юм уу гадаад дотоодын хувийн хөвшилд хувьчлах замаар ийм одоо үр ашгийг нь сайжруулах. Дээрээс нь маш олон салбарт төр бол зүгээр л ингээл амралтын газар, цайны газраас хуудаад төрийн болон орон нутгийн өмчт аж ахуйн нэгжүүд байна шүү дээ. Эднэрийг бол бүгдээр ингээд хувьчлаад хөрөнгийг нь зарахын зараад ингэж энэ Монгол улс зах зээлийнхаа орчныг хувийн хөвшилтэд илүү нээж өгөх юм байна. Ингэж эдийн засгийн өсөлт илүү хурдсах юм байна. Ингэж ийм бий болж байгаа өсөлт иргэддээ илүү наалтах юм байна л гэж хэлбэт. Яг гоо эхний судалгаа бол тоон нэлээд тоцрогдсон байж магадгүй. Зүгээр тоон бодлогын тойм талаас нь аваад үзэхээр энэ төрийн өмчт компаниудын өрийн удирдлагын засаглалын хувьд Монгол улсад хяналт их султаа байгаа. Жишээлбэл өрийн удирдлагын тухай хууль гэдгээр засгийн газрын батлан даалттай эсвэл 1 жилээс дээш урт хугацаатай ийм одоо бонд зээл хэлбэрээр албан ёсоор гарсан зээл одоо өрийг засгийн газрын үрд оруулж тооцсон гэдэг. Гэтэл нэг жил хүртэл хугацаатай эсвэл зүгээр бараа бүтээгдэхүүнээ орлогыг урьдчилаад автсан аль эсвэл засгийн газрын батлан даалтгүй энэ төрийн өмчийн компаниудын үр зээл бол засгийн газрын үрд орохгүй яваад байдаг. Гэтэл энэ нь өөрөө засгийн газрын буюу энэ том Монгол улсын нийтийн сангийн бодлогод бол маш том эрсдлийг бий болгож байдаг. Тийм учраас олон улсын зөвлөмжүүд бол энэ төрийн өмчийн компаниудынхаа өрийг засгийн газрынхаа үр дотор оруулж бүртгэж хяналтын тогтолцоогоо сайжруулахыг зөвлөдөг. Манайд бол тийм юм байхгүй байсан. Одоо бид нар та бүхэн санаж байгаа бол 2001-2 оны үед Эрдэнэс 5 Монгол улс ер нь нэг юм засгийн газраас тусгай бет метом бол Эрдэнэс 5 толгой дээр ажиллауллаа шүү дээ. Нэг валютын урсгалыг сайжруулна гэдэг. Тэр үед юу болж исэн бэ гэхээр нүүрс гаргаал зараад байдаг, нүүрсийн үн өндөр байгаад байдаг. Доллар орж ирэхгүй, валютын ханш өсөд байсан. Тэр доллар хаачваа гэсэн чинь Эрдэнэс 5 толгой компани баахан юм нөгөө урьдчилгаа аваад аль эсвэл нөгөө бартераар ажил үйлчлэгийг үүсгүүлээд тэрнийхээ төлбөрийг л ачуулаад байдаг. Гэтэл одоо төлбөр нь урьдчилаад орцсон аль эсвэл бараа бүтээгдэхүүн төмөр зам юу вэ хоолоо молоо болоод хийгдсэн учраас яг Монгол улс руу доллар орж ирэхгүй байхгүй. Тэгээ энэ нөхцөл байдал юу юм бэ гэхээр яг энэ чинь нөгөө талаас нь харах юм бол өөр тодорхой liability үүсгэсэн байна компани. Тэгэхээр энэ нэг хянаагүй энэ замбраагүй байсан компани төвшөндөө шийдээ яваад байсан учраас энэ бүхэлдээ Монгол улсын эдийн засгт хүртэл асуудал үүсгэж байгаа нэг юм жишээ болж ирсэн. Тэгэхээр цаашдаа бол энэ төрийн өмчийн компаниудын өрийн удирдлагын хяналтыг нь сайжруулад явахгүй бол бид нар ингээд засгийн газрын үр гэдэгт л анхаарал тавиад идэх мөртлөө төрийн өмчийн компаниудын үр бол тэрнээс тутахгүй тийм эрсдэлтэй нөхцөл байдал бий болгоод байгаа. Эрдэнэс Монгол нийтлэг 2023 оны санхүүгийн аудитлэгдсэн тайланд дурдсанаар тус компани байгууллагын бүтэц, удирдлагын чадвар, хөрөнгө оруулалтын чадварыг сайжруулах зорилгоор засгийн газраар зээлийн баталгаа гаргуулan 2016 онд Азийн хөгжлийн банкнаас 35 сая Америк долларын зээл авсан. Үүнээс зээлийн баталгааны шимтгэлд 10.5 тэрбум, бидаасан зөвлөхүүдэд 5.7 тэрбум, зөвлөх фермүүдэд 4.2 тэрбум төгрөг гэд нийтдээ 21 тэрбум төгрөг буюу 9.4 сая Америк долларыг шилжүүлсэн байна. Гэвч компани бүтэц удирдлага төсөл хэрэгжих явцдаа удаа солигдсны улмаас төслийн зорилго хэрэгжсэн эсэх мөн өрөөгөөж өгч бодиттой үр дүн бий болсон эсэх нь тодорхойг байна. 2023 оны байдлаар Эрдэнэс Монгол компани Азийн хөгжлийн банкны зээлийн хүүгийн зардалд 1.3 тэрбум төгрөг, хөгжлийн банкны зээлийн хүүгийн зардалд 2.9 тэрбум төгрөг төлсөн гэж мэдүүлсэн байна.